Hi guys, хар самраалаа тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хэрэг бол 16 настай охин шүн гэрлүүгээ алхаж явсан. Гэр нь бол ердөө хэдхэн минутын зайтай. Тэгээд тэр охин алга болдог. Гэр бүлийнх нь ямар нэг муу зүйл болсон гэж уйлж гуйж цагдаагаас тусламж гуйсаар байсан. Гэхдээ цагдаа нар түүнийг зүгээр л гэрээсээ зугцсан гэж үзсэн. Харин хэдэн сарын дараа ил болсон үнэн энэ хэрийг жирийн алга биш болгосон. Яагаад гэхээр Сюзаныг хамгийн сүүлд харсан хүн бол хүмүүсийг хамгаалах ёстой цагдаагийн ажилтан байсан. Хэрэгтэн нь анхан шатны шүүхээс ялын тогтоол авсан ч гэсэн одоогийн байдлаар дээд шатны шүүхийн давж заалдах шатандаа явж байгаа хэрэг байна. Ингээд өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Хэрэг гардаг шөнө буюу 2022 оны 7 сарын 26-нд Сюзанагийн хувьд бол бүх зүйл энгийн өдрөөс эхэлсэн. Зуны амралт байсан болохоор хичээл сургууль байгаагүй, ийм учраас ээжийнхээ ажил тусалж халаасны мөнгө болохоор өглөө хамтдаа ажилдаа гарсан. Ингээд орой 4 цагийн үед гэрлүүгээ ганцаар явсан. Харин 6 цагийн ихээр ээж рүүгээ найзынх руугаа явж байна гэж мессеж бичсэн. Тэр найзынх нь гэр нь бол Сюзанагийн гэрээс 1 майл хүрэхгүй ойрхон зайтай. Тиймээс ганцаараа алхаж очих нь бол огт сонин зүйл байгаагүй. Тэр өмнө нь олон удаа тийшээ очиж байсан ямар ч асуудал гарч байгаагүй юм байна. Гэхдээ тэр өдөр өмнөх бүх өдрөөс өөр болж хувирсан. Яагаад тэгэхээр тэр орой гэрээсээ гараад дахиж хизээж буцаж ирээгүй. Орой 9 цаг 40 минутын үед Сюзан ээж рүүгээ удахгүй гэртээ очлоо гэж мессеж бичсэн ч тэр хизээж эргэж ирээгүй. Мэдээж ээж нь түүн рүү дахин залгаж мессеж бичсэн ч ямар ч хариу ирээгүй. Ингээд маргааш өглөөний 9 цагт гэр бүлийнх нь цагдаагийн хэлтэст очиж Сюзаныг алга болсон гэж мэдэгдсэн. Сюзан алга болсон тухай мэдээлэл 7 сарын 27-ны өглөө Gwinnett County-гийн цагдаагийн хэлтэст очсон. Гэхдээ харамсалтай нь тэд энэ хэргийг ноцтой хүлээн авч үзээгүй. Тэд бодит гэмт хэрэгүүдээр байнга гардаг тэр үгийг гэр бүлийнхэнд нь хэлдэг. 48 цаг хүлээж байж алга болсон гэж бүртгэн магадгүй гэрээсээ зугцсан ч юм бэлээ хүлээ гэж хэлсэн. Ялангуяа өсвөр насных нь тэр дундаа цөөнхийн хүүхдүүдийн хувьд бол ийм хандлага маш их түгээмэл байдаг. Нэгдүгürt энэ хүүхэд цагаан хүүхэд байгаагүй, Испаник гаралтай, Спанишээр ярьдаг ийм хүүхдээсэн байгаа. Мэдээж цагаан хүүхдээсэн бол нөхцөл байдал арай өөр байх магадлалтай. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Алга болсон хүнийг мэдээлэхэд 48 цаг хүлээх шаардлага огт байдаггүй. Ялангуяа 18 нас хүрээгүй хүүхдэд. Энэ бол зүгээр л худлаа ойлголт. Гэхдээ өнөөдөр ч гэсэн зарим цагдаагийн байгууллага ийм зүйл ярьсаар байдаг. Хин нэгэн алга болсон тэр даруйд нь мэдээлэх бүрэн эрэхтэй ямар ч хугацаа хүлээх ёсгүй. Гэтэл цагдаа нар Сюзаныг гэрээсээ зүгээр л зугцсан гэж үзэж гэр бүлийнхэнд нь тийм зүйл ярьсан нь тэдэнд бол зүгээр доромжлол шиг санагдсан. Яагаад тэгэхээр түүний гэр бүлийнхэн бол Сюзан бол хизээж ингэж алга болох хүн биш гэдгийг мэдчихсэн. Тэр удахгүй гэртээ ирнэ гэж хэлээд гинэт холбоо тасарсан. Энэ нь бол түүний зан авиртаа огт нийцээгүй. Гэхдээ цагдаа нар тэдний үгийг сонсоогүй, харин ч зугцсан байх гэсэн санааг дахин хэлсээр байсан. Өөр зүйл болсон гэх хангалттай нотлох баримт алгаа гэж гэр бүлийнхэнд нь тайлбарладаг. За бас ингээд өдөрт бол мянган хүүхдүүд гэрээсээ зугтаж явдаг ийм хэрэгүүд маш олон гардаг. За тийм учраас бас энэ цагдаа нар нь нэг тэгж чухлаар хүлээж авч болоогүй ч гэсэн хэрвээ ингээд гэр бүл нь манай хүүхэд бол зүгээр алга болоогүй, ямар нэгэн муу зүйл болсон гэж хэлж байвал хууль хүчнийхэн бол тэдэнд итгээд тэр даруй арга хэмжээ авах л ёстой юм шиг надад санагдаг. Гэтэ энэ хэрэг дээр бол тийм зүйл болоогүй. Тэд бүр Сюзаныг алга болсон талаар олон нийтэд ямар ч анхааруул гаргаагүй. Гэрээсээ зугтсан байж магадгүй гэж байсан ч гэсэн ядаж хүмүүсийг сэрэмжлүүлж болох байсан. Гэхдээ энэ тохиолдолд юу ч хийгээгүй. Ингээд цагдаа нар юу ч хийхээс татгалзсан учраас Моралесын гэр бүлд бол ганцхан сонголт үлдсэн. Тэр нь өөрсдөө мөрдөж, өөрсдөө олон нийтэд мэдээлэл түгээх. Сюзан Моралес алга болоод 2-7 хоног өнгөрсөн. Түүнийг хамгийн сүүл Шармаг цайвар жинсэн өмтөд явж байсныг гэр бүлийнхэн нь хэлдэг. Gwinnett County-гийн цагдаагийн хэлтэс түүний хэрийг runaway буюу гэрээсээ зугцсан хэрэг гэж ангилсан байсан ч гэр бүлийнхэн нь бол үүнтэй огт санал нийлээгүй. Тиймээсэд хүмүүсээс тусламж хүсэж эхэлсэн. Ингээд дараагийн хэдэн өдөр хэдэн 7 хоногийн турш Моралесын гэр бүл зарын хуудас тарааж хөршүүд болон ойролцоох дэлгүүр байгууллагуудаас Сюзаныг харсан уу, сэжигтэй зүйл анзаарсан уу гэж асууж эхэлдэг. Аз болж нутгийн хүмүүс бол баггүй тусалсан. Зарим ойролцоох байгууллагууд хяналтын камерныхаа бичлэгийг шалгаж өгсөн. Тэр бичлэгүүд энэ хэрэг дээр бол маш чухал болдог.
Бичлэгдээр Сюзан найзынхаа байсан байрны чиглэлээс өөрийнхөө гэрлүү алхаж яваа нь харагддаг. Өөрөөр хэлбэл тэр үнэхээр гэрлүүгээ харж байсан гэсэн үг. Тиймээс тэд энэ бичлэгийг цагдаа нарт өгч өөрсдөө олсон нотлох баримтаа хүртэл хүлээлгэж өгсөн байна. Гэтэл үүний дараач гисэн цагдаа нар түүнд муу зүйл тохиолдсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалцаар байсан. Дараа нь Сюзанагийн утасны мэдээллийг шалгасан үүнийг цагдаа нар хийсэн гэж хийлдэгч гэр бүлийнхэн нь бид өөрсдөө хийсэн гэж ярьдаг. Оройн 10 цаг 7 минутаас 10 цаг 21 минутын хооронд Сюзана гэрийнхээ чиглэл рүү алхаж явсан. Гэтэл 10 цаг 26 минут гэхэд түүний утас нь гэрээс нь эсрэг чиглэл ойролцоогоор 1 милийн зайтай орчим газар дохио өгсөн. Өөрөөр хэлбэл 10 цаг 21 минутаас 10 цаг 26 минут гэсэн ердөө 5 минутын дотор ямар нэгэн зүйл болсон гэсэн үг. Хүн бол 5 минутын дотор яагаад ч 1 майлыг алхаж гүйж чадахгүй. За ингээд үүнээс хойшоо түүний утас нь бүр мөсөн дохио өгөхөө болсон. Ингээд дараагийн хэдэн 7 хоногийн турш Сюзанагийн гэр бүл нутгийн хүмүүсийг хөдөлгөж хүмүүсээс тусламж хүсэж мэдээлэл төгөөж охиныхоо төлөө тэмцээрсэн. Гэхдээ мэдээж тэдэнд хамгийн хэрэгтэй байсан зүйл бол цагдаа нарын тусламж. Харамсалтай нь тэдэнд бол ямар ч цагдаагийн тусламж байгаагүй. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн тусламж маш их хэрэгтэй байсан ч гэсэн ихэнх нь энэ хэргийг тоогоогүй. Харин Телемондо Атланта гэдэг телевизийн сувг нь анханасаа энэ хэргийг мэдээлж эхэлсэн цөөхөн сувгуудын нэг. Тэд Моралесын гэр бүлд асар их тусалж байсан. Тэд цагдаагийн байгууллагатай байнга холбогдож, шинэ мэдээлэл шаардаж энэ хэрэгт илүү анхаарал хандуулахыг шахаж байсан цорын ганц сувг байгаа. Мария буюу түүний ээж нэг ярилцлаган дээрээ Gwinnett County-гийн цагдаагийн хилтэс биднийг ялгуулсан мэт санагдсан гэж хэлсэн. За энэ нь ч гэсэн үндэслэлтэй арьс өнгөний үзэл явагдсан байж магадгүй. Гэхдээ Телемондо Атлантагийн шахалтаар цагдаа нар эцэст нь хөдөлж эхэлсэн. Сюзан алга болсноос 1 сарын дараа буюу 8 сарын 29-нд Gwinnett County-гийн цагдаагийн хилтэс анхны олон нийтэд зориулсан мэдээлэл гаргасан. Энэ нь бол тэд Сюзан алга болсон гэдгийг олон нийтэд анхудаа хүлээн зөвшөөрсөн тохиолдол нь. Тэд хэлэхдээ бид бүх мөрийг шалгасан одоо олон нийтийн тусламж хэрэгтэй байна л гэж мэдгдсэн. 1 сар өнгөрсний дараа ийм мэдээлэл гаргасан нь өөрөө үнэхээр доромжлол юм шиг. Гэтэ хамгийн уур хүрмээр нь бол тэд энэ үед ч гэсэн Сюзаныг аюулд орсон гэх ямар ч шинж тэмдэг байхгүй гэж хэлсээр байсан. Алга болсон өсвөр насны хүүхэд бүр аюултай нөхцөлд байж болзошгүй гэж тооцогдогч одоогийн байдлаар Сюзан тодорхой аюулд орсон гэх ямар ч шинж тэмдэг алга мөн түүнийг хүчээр хорж байгаа гэж бид үзэхгүй байна гэж мэдээлсэн. Цагдаагийнхан бол энэ хэргийг ингэж хэлээд л өнгөрөөцөн. За харин энэ хугацаанд Моралесын гэр бүл бол өөрсдөө ирсэн бүх мэдээллийг шалгаж байсан. Бүр зарим мэдээллийн мөрөөр өөр мужруу хүртэл явсан. Нэг удаа Марияг ажил олгогч нь хүртэл ажилдаа эргэж ор охиноо хайхад хитрхи их цаг зарцуулж байна гэж шахсан удаач гэсэн гарсан. Гэхдээ мэдээж хүүхэд нь алга болсон үед ямар эцэг их зүгээр суух вэ? Түүний эгч Жасмин өдөр бүр Сюзанагийн Instagram, TikTok-ыг шалгаж байсан. Хэрвээ амьд байгаа бол ямар нэгэн хөдөлгөөн гарах байх гэж найддаг байсан. Гэтэ юу ч байгаагүй. 1 сар, 2 сар эцэст нь 6 сар өнгөрсөн. Ингээд 2023 оны 1-р сард мөрдөгчд гэр бүлийнхэнтэй дахин холбогдсон. Тэд Сюзан хэрхэн алга болсон талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн. Тэд Мариягаас DNA-гийн дээжийг авч Сюзанагийн шүдний бүртгэлүүдийг авахыг хүссэн. Тэр хүсэлтийг сонсоод гэр бүлийнхний зүрх нь шууд шимширсэн. Яагаад гэхээр ийм зүйл ихэвчлэн юуг илэрхийлдэг бид нар мэднэ. Тэр үед Сюзан олдоогүй байсан учраас энэ нь зүгээр урьдчилан сэргийлэх алхам мэт харагдаж байсан. Гэхдээ харамсалтай нь удалгүй үнэхээр хэрэгтэй болсон. 2023 оны 2 сарын 6-нд хүний арга ёсны үлдэгдэл олдсон. Тэр өдөр нэг хүн 316 гэдэг хурдны замаар явж байгаад уцаар ярих гэж замын хажуу зогссон байна. Тэгээд ойроо жоохон алхах үедээ хүний яс шиг зүйлийг олсон. Мэдээж холбогдох албаныхан газар дээр нь ирээд тэр үлдэгдэл хүнийг мөн гэдгийг баталсан. Ингээд газрыг бүрсэлж цогцыг шүүх эмнэлэг рүү явуулсан. Мариягаас авсан DNA-гийн дээж болон шүрдний бүртгэлийн тусламжтайгаар тэр үлдэгдэл 16 настай Сюзан Моралесих болох нь батлагдсан. Харамсалтай нь цогцос маш их задралд орсон байсан учраас үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй. Өнөөдрийг хүртэл яг яаж нас барсан тодорхойгүй хэвээрээ байгаа. Дараагийн өдөр буюу 2023 оны 2 сарын 7-нд мөрдөгчд Сюзанагийн цогцос олдсон ойд хайлт хийж эхэлсэн. Тэгээд нэгэн чухал нотлох баримтыг олсон. Цогцос олдсон газраас холгүйхэн нэг буу олддог. Гэхдээ энэ нь бол жирийн нэг буу байгаагүй. Энэ бол цагдаагийн ажилтны эзэмшлийн буу байсан.
Бууны серийн дугаарыг шалгахад 22 настай Доравил хотын цагдаагийн ажилтан Miles Bryant-ийн буутай таарсан. Гэхдээ бүртгэл дээр тэр бууг хулгаад алдсан гэж бүртгүүлсэн. Харин тэр бууг хулгаасан өдрийг нь хизээ мэдүүлсэн гэхээр 2022 оны 7 сарын 27-нд. Өөрөөр хэлбэл Сюзан алга болсон гэж мэдэгдсэн яг тэр өглөө алга болсны маргааш нь гэсэн үг. Майлсын өгсөн мэдүүлгээр бол тэр өмнөх шөнө нь машинаа түгжилгүүгээр орхисон бөгөөд төрөвч цэргийн үнэмлэх буу нь хулгаад алдагдсан гэж хэлсэн. Энэ зүгээр нэг давхцал байсан үгүй юу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ Майлс хаана амьдардаг байсан гэж найзынх нь амьдардаг байсан байрны цогцлборт яг тэр орой Сюзан найз дээрээ очихоор явсан тэр байр. Энэ мэдээллийн дараа мөрдөгчд Майлсыг дагаж сэжигтэй зүйл хийж байгаа эсхийг нь шалгаж эхэлсэн. Ингээд 7 хоногч хүрэхгүй хугацааны дараа түүнийг баривчлах зөвшөөрөл гарсан. 2023 оны 2 сарын 13-нд Miles Bryant буюу цагдаагийн ажилтан хүн баривчлагдсан. Түүнийг хүний үхлийг нуун дарагдуулсан, мөн бууга хулгаад алдсан гэх хуурамч мэдүүлэг өгсөн хэрэгээр буруутгасан. Учир нь бол тэр буу огт хулгаад алдагдаагүй нь тодорхой болсон. Тэр даруйда мэдээллийн бүхэл сувгуудаар Gwinnett County-гийн өсвөр насны охины үхэлтэй холбоотойгоор цагдаагийн ажилтан буруутгаглаа гэж мэдээлүүд гарч эхэлсэн. Өмнө нь бол ерөөсөө тоогоогүй байсан. Одоо ингээд цагдаа хүн холбогдохоор энэ хэрэг олон нийтийн анхааралд өртөж эхэлсэн. Гэр бүлийнхэн нь түүний амийг авсан хүн цагдаагийн ажилтан байсан гэдгийг сонсоод бүрэн цочирсан. Бүр илүү аимшигтай нь бол Сюзаныг хэн хөнөөсөн болохыг мэдсэн тэр өдөр нь түүний оршуулгын өдөр байж таарсан. Түүний эгч Жасмины хэлснээр бол үнэндээ хэлэх үг алга би үүнийг бол огт хүлээгээгүй. Бид юу хүлээх гэж мэдэхгүй байсан. Гэхдээ цагдаагийн ажилтан байна гэж бодох нь миний хамгийн сүүлд бодох зүйл байсан гэж хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн. Гэхдээ нөгөө талаасаа энэ нь бол шудраг ёсонд нэг алхам ойрцсон л гэсэн үг. 2023 оны 2 сарын 14-нд Сюзанийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой илүү олон мэдээлэл ил болдог. Баривчлах хүсэлтээр Майлст хүчингийн хэрэгтэй холбоотой нэмэлт ял тулгаж магадгүй гэж дурдсан. Гэхдээ тэр үед Сюзан бэлгийн хүч эрхийлэлд үрдсэн гэх албан ёсны баталгаа байгаагүй. Харин 2-7 хоногийн дараа бүр илүү цочирдсан мэдээлэл гарч ирсэн. 2 сарын 16-нд Майлст шинээр яллах зүйл ангууд нэмэгдэж ирсэн. Гэхдээ энэ нь бол Сюзаны хэрэгтэй ямар ч холбоогүй байсан. Майлс өмнө нь эмэгтэйчүүдийг мөрдөж, дарамтлаж байсан ийм түүхтэй цагдаа байж хамгийн аимшигтай нь түүний ажил олгогчид энэ талаар мэддэг байсан ч түүнийг цагдаагаар ажилд авсан. 21 настай Алиша Бейтс өөрийн түүхийг олон нийтэд ярьсан. Сюзан алга болохоос өмнө Алишагийн хэлснээр Miles Bryant түүнийг мөрдөж гэрт нь хид хідэн удаа нэвтрхийг оролдож байсан. Тэд 5 дугаар ангиасаа хоошоо бие биенээ мэддэг байж харин насанд хүрсний дараа Miles түүнтэй дахин холбоо тогтоохыг оролцсон ч Алиша ерөөсөө сонирхоогүй. Miles бол үүнийг нь маш муугаар хүлээж авсан. Алишагийн хөршин хаалганы камерын бичлэгийг зурагтад үзүүлсэн. Тэр бичлэг дээр нэгээр хаалганых нь орчимд сэжигтэй эргэлдэж дотгошоо орохыг оролдож байгаа нь үлдсэн. Алиша бол тэр хүнийг Miles гэдгийг шууд таньсан. Нэг удаа тэр бүр камер руу шууд харсан болохоор түүнийг танихад бүрч тодорхой болсон. Мэдээж бичлэгийг анхаарад Алиша бол амь насаараа айсан. Тэр өөрийгөө хамгаалахын тулд буу хүртэл худалдаж авч тэгээд ямар ч хүн хийх байсан зүйлийг хийж цагдаа дуудаж мэдээлэл өгсөн. Тэр зөвхөн Gwinnett County-гийн цагдаагийн хилтэст мэддэгдээ зогсохгүй Miles-ийн ажиллаж байсан Доравил цагдаагийн хилтэст хүртэл мэдэгдсэн. Тэр тэдэнд мөрдөлт гертэн нэвтрэх орлогуудын талаар хэлж бүх бичлэгийг үзүүлсэн. Бүр нэг удаа Miles гертэн бүр үнэхээр орж чадсан байсан. Хаалх нь бүр эвдэрсэн байсныг бичлэгдээр тодорхой харж болдог. Аз болоход тэр үед Алиша бол гэртээ байгаагүй. Гэхдээ хэрвээ гэртээ байсан бол юу болох байсан болоо гэж бодохоор үнэхээр аимшигтай. Тэгээд энэ мэдээллийг авсан цагдаа нар юу хийсэн гэж юу ч хийгээгүй. Gwinnett County-гийн цагдаагийн хилтэс бол энэ мэдүүлгийг бол ерөөсөө цаашаа нэгтэл шалгаагүй. Харин Доравил цагдаагийн хилтэс биднэр түүнтэй ярилцсан. Үүний дараа ийм зан авир нь зогссон л гэж хэлсэн. Miles-тай холбоотой хэрэгүүд бол үүгээрч зогсоогүй өөр асуудлууд байсан. 2018 онд тэр хөршийнхөө гэрт цонхоор нэвтрхийг оролцсон гэж буруутгагдаж байсан. Мөн 2022 онд алга болсон хүүхдийн талаар дуудлага авсан хэрнээ тэр мэдүүлгийг 3 өдөр бүртгээгүй. Ингээд өмнө нь олон төрлийн хэрэг сэжигдэж байсан цагдаагийн ажилтан Miles ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээгээгүй зөндөө удаа явсан. Харин энэ Сюзанагийн алгын хэргийг шалгаж байсан мөрдөгчд бусад хэрэгүүдийг нь хариуцуулснаар эцэст нь Miles энэ асуудлуудаар ч гэсэн хариуцлага хүлээх болсон.
Өмнө нь Сюзаннагийн ээж Мария хилний саад мөн түүний гэр бүл охин нь Хиспани гаралтай учраас цагдаа нар тэднийг ялгуулсан мэт санагдсан гэж хэлснийг дурдсан. Моралесын гэр бүл болон тэдний орон нутгийн олон 10 гэр бүл алга болсон алагдсан Хиспаник өсвөр насны хэрэгүүдийг тус мужид нэн тэргуунд авч үздэггүй гэж тэд үздэг. Энэ нь бол үнэн. Яагаад тэгэхээр харамсалтай бодит байдал гэвэл Сюзаннагийн хэрэг бол ганцхан тохиолдол биш. Хит хитэн Хиспаник өсвөр насныхан алга болж дараа нь алагдсан байдалтай олдсон. За мэдээж энэ хэрэгүүд дээр цагдаа нар яаралтай, шударга, анхааралтай хандаагүй. Ийм учраас 2023 оны 2 сарын 17-нд олон 10 хүн цуглаж энэ ялгуурлыг эсэргүүцсэн жагсаалыг хийсэн тэд эрх баригчдын хүнлэг бус хандлагыг дахиж төвчгүй үгнээс илүү үйлдэл хэрэгтэй гэж жагсаж эхэлсэн. За мэдээж Gwinnett County бол өөрсдийгөө орон нутгаа ялгуурлалгүй үйлчилж ирсэн гэж хариу мэдэгдсэн. 2023 оны 2 сарын 22-нд энэ хэрэг дээр бол маш чухал зүйл болсон. Тэр өдөр Miles Bryant-д Сюзанны хэрэгтэй холбоотой дахин 2 ялыг нэмсэн. Тэр өмнө нь хүний өхлийг нуун дарагдуулсан мөн гэмт хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн хэрэгт буруутгагдаж байсан. Харин одоо түнд хүний амь хөнөөсөн хүнд гэмт хэрэг болон хүн хулгайлсан зэрэг ялыг нэмсэн. Gwinnett County-гийн цагдаагийн хэлцээний дарга хэвлэл мэдээллийн хурал хийж энэ талаар олон нийтэд зарласан. Тэр зөвхөн шинэ ялуудын талаар яриа зогсохгүй Сюзан алга болсон тэр шөнө юу болсон гэж үзэж байгаагаа тайлбарсан. Өмнө нь хэлсэнчлэн Сюзанны цогцос бол маш их задралд орсон байсан учраас шүүх эмнэлэг түүний үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй. Гэхдээ хэвлэлийн хурлын үеэр тэд Сюзаныг буудуулсан гэж үзэхгүй байгаагаа хэлдэг. Энэ нь бол ойлгомжтой санагдаж магадгүй. Яагаад тэгэхээр цогцос олдсон газрын ойролцоо буу олдсон. Магадгүй тэр буу зүгээр санамсаргүй орхигдсон эсвэл санаатаа зорхисон байж магадгүй. За гэхдээ цагдаагийн дарга бол ингэж тайлбарлсан. 2022 оны 7 сарын 26-ны орой 6 цагийн үед Сюзан Моралес гэрээсээ гарч найзынхаа байрны цогцлбор руу богинохон зайд алхсан. Тэнд тэр ойролцоогоор найзтайгаа хамт 4 цаг байгаад орой 10 цагийн үед гэрлүүгээ буцахаар алхаж эхэлсэн. Тэдний мэдэж байгаагаар орой 10-аас 10:30-ийн хооронд Сюзан нэг хүнтэй таарсан бөгөөд үүнээс хойшоо түүнийг дахиж хинж хараагүй, түүнээс ямар ч сураг гараагүй. Цагдаагийн дарга хэлснээр энэ хэрэг анханасаа гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтэд шийдэлсэн бөгөөд мөрдөгчд олон мэдээлэл, олон мөр шалгасан ч тэдгээр нь үр дүнд хүрээгүй гэж мэдэгдсэн. 2023 оны 2 сарын 6-нд 316 гэдэг хурдны замын орчимд явж байсан нэг иргэн хүний арга ясны үлдэгдэл олсон. Gwinnett County-гийн цагдаагийн хэлтэс тэр газрыг хамгаалтанд авч Gwinnett County-гийн шүүх эмнэлэг үлдэгдлийг хүлээн авсан. Дараа нь тэр үлдэгдэл Сюзан Моралесыг болох нь батлагдсан. Маргааш өглөө буюу 2 сарын 7-нд цагдаа нар олон хүний бүрэлдэхүүнтэйгээр тухайн ойд нарийн зохион байгуулалттай хайлт хийсэн. Тэр хайлтын үеэр 2022 оны 7 сарын 27-нд хулгайд алдсан гэж бүртгэгдсэн буу олдсон. Энэ нь Сюзан алга болсон гэж мэдэгдсэн яг тэр өдөр байсан. Тэр бууг шалгахад 22 настай Доровилийн хуучин цагдаагийн ажилтан Miles Bryant-тай холбоотой болох нь тогтоогдсон. Ингээд Miles Bryant энэ хэрэгт сэжигтэн болж эхэлсэн. Мөрдөн шалгалт үргэлжилж 2 сарын 13-нд түүнийг хүний өхлийг нуун дарагдуулсан хэрэгт баривчлах зөвшөөрөл авсан. Үүнээс хойшоо мөрдөгчд тасралтгүй ажиллаж эцэст нь түүнд хүний амь нас хөнөөсөн хүнд гэмт хэрэг болон хүн хулгайлсан хэрэг нэмэх хангалттай үндэслэлтэй болсон гэж мэдэгдсэн байна. Асуулт хариултын үеэр хамгийн цочирдом зүйлсийн нэг нь бол Сюзан болон Miles хоёрын хооронд өмнө нь ямар нэгэн холбоо байгаагүй гэж цагдаа нар үзэж байгаа явдал байсан. Miles зөвхөн тэр байрны цогцлборт амьдардаг байгаа зогсохгүй тэнд бас цагдаагийнхаа хажуугаар хамгаалтын ажлыг давхар хийдэг байсан. Тиймээс мөрдөгчд түүнийг Сюзаныг магадгүй өмнө нь хид хідэн удаа харсан байх. Гэхдээ түүнээс өөрөөр бол тэд хоорондоо танил байсан, харилцаатай байсан гэх баримт байгаагүй гэсэн. Бидний мэдэж байгаа цагийн дараалаас харахад бол Сюзан гэрлүүгээ алхаж явсан бололтой Miles машинтайгаа түүн дээр ирж ямар нэгэн байдлаар түүнийг машиндаа суулгасан байж магадгүй. Магадгүй тэр цагдаагийн тэмдэгэ үзүүлээд машинд суух ямар нэг шалтгаан хэлсэн байхыг бол үгүйсгэхгүй. Эсвэл тэр зүгээр л түүн рүү дайрч барьж аваад хүчээр машиндаа суулгасан ч байх боломжтой. Анх баривчлагдсанаас нь хоошоо мөрдөгчд болон прокурорууд Miles-ыг хорих газарт байлгахын төлөө ажиллаж хэрэгт нэмэлт ял нэмэх шаардлагатай эсэхийг тодорхойлохын төлөө илүү олон мэдээлэл цуглуулсаар байсан. 2023 оны 2 дугаар сард Miles-ийн Батлан даалтад гарах
Хүсэлтийг нь анх удаа татгалзсан, дараа нь 5 дугаар сард дахин татгалзсан. Учир нь тэр нийгэмд тэр дундаа эмэгтэйчүүдэд бодит аюул учруулж байна гэж үзсэн. Мөн энэ хугацаанд түүнд хулгайн зорилгоор бусдын гэрт нэвтэрсэн хэрэг нэмэгдсэн. Энэ нь Алиша Бейтсийн гаргасан мэдүүлэгтэй холбоотой. Энэ үеэр Моралесын гэр бүл хэвлэлийн хурал хийж шударга ёс шаардаж байгаагаа дахин мэдэгддэг. Тэд Сюзан алга болоход Gwinnett County тэдний айдсыг үл тоож хэргийг зөв шалгах алхмуудыг хийгээгүй. Мөн дээрэс нь доороо үйл цагдаагийн хилцийг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байсан. Яагаад тэгэхээр тэд эмэгтэйчүүдийг мөрдөж хүчирхийлэл үлдэх шинжтэй түүхтэй хүнийг мэдсээр байж ажилд авсан. Дараа нь тэр хүн тэдний хайртай хүний эсрэг хүчирхийлэл үлдэхэд ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй. Гэр бүлийнхний хийснээр бол тэд ийм аюултай хүнийг ажилд авсан, түүний эсрэг нотлох баримт байсан хэрнээ цагдаагийн ажилтан болгосон явдалтай өнөөдрийг хүртэл тэд уучлалт гуйгаагүй. Мэдээж ямар ч уучлал, ямар ч мөнгө, ямар ч шударга ёсол Сюзаныг буцааж авчрахгүй. Гэхдээ тэд хариуцлага нэхэж чадвал ийм зүйл өөр хүнд дахин тохиолдохоос сэргийлж магадгүй. Miles Bryant-ийн шүүх хурал 2024 оны 6 сарын эхээр эхэлж ойролцоогоор 7 хоног орчим үргэлжилсэн. Шүүхтэр мөрдөгчд, шүүх эмнэлгийн ажилтнууд, Miles-ийн хуучин найз охин, түүний ээж, хамт хоригдож байсан хоригдол, Alicia Bates зэрэг гэрчүүд мэдүүлэг өгсөн. Шүүхийн үеэр хамгийн хүчтэй нотлох баримтуудын нэгүүд нь бол Miles-ийн буу, Сюзанагийн цогцсны ойролцоо олдсон, утасны байршлын мэдээлэл, түүний интернет хайлтууд, хяналтын камерны бичлэгүүд болон түүний өмнөх мөрдөлт дарамтын түүхүүд байсан гэж мэдээлсэн. Тангарагтны 12 шүүгч бол маш хурдан хариу гаргасан. Түүнд тулгаад байсан 5 ялын 4-т нь буруутай гэж үзсэн. Хүний аим санаатай хөнөөсөн, хүний аим хөнөөсөнтэй холбоотой хүнд гэмт хэрэг, хүн хулгайлсан, худал мэдүүлэг өгсөн гэсэн 4 заалтанд буруутай. Харин хүчингийн хэрэг үйлдэлийг завдсан хэрэгт буруугүй гэж тогтоосон. Яагаад гэхээр задлан шинжилгээний хариу бол ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй учраас шүүхийн дараа Miles Bryant бүх насаараа 20 ял авч хугацаанаас өмнө судлагдах эрхгүй болсон. Дээрээс нь нэмэлт 12 сарын ял авсан. Шүүхийн үеэр Miles бараг ямар ч сэтгэл хөдлөлгүй байсан ч гэсэн харин ял сонсохын өмнө бол маш богинохон уучлалт хүссэн. 2025 оны сүүл болон 2026 оны эхээр Miles шинэ шүүх хурал хүсэж эхэлсэн. Түүний шинэ өмгөөлөгчд өмнөх өмгөөлөгч нь хангалтгүй ажилласан, шүүх эмнэлгийн мэдүүлгийг илүү хүчтэй эсэргүүцэх ёстой байсан, зарим нотлох баримт таамаг төдий байсан зүйл гэж маргасан. 2026 оны 2 дугаар сард энэ хүсэлтийн талаар дахин шүүх хурал болсон. Сюзанагийн гэр бүл бүгд очиж Miles-ыг дахин шүүхийг эсэргүүцсэн. Харин 2026 оны 4 сарын 1-нд шүүгч шинэ шүүх хурал хийх хүсэлтийг нь албан ёсоор татгалзсан. Одоо Miles Bryant Georgia-гийн дээд шүүхэд давж заалтахаар оролдож байгаа ч тэр одоогоор бүх насаараа хоригдох ялаа эдэлж байгаа хിവэрэ. Сюзана охины гэр бүл бол энэ цагдаагийн хилцүүдийн эсрэг ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй. Гэхдээ тэд өргөдөл гаргаж доороо үйл цагдаагийн хилцийн ажилд авах журмыг шалгах, цагдаагийн байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх, алга болсон хүүхдүүдийг мөрдөн шалгах ажиллагааг өөрчлөх зэрэг шаардлагуудыг тавьж эхэлсэн. Хэдийгээр одоогоор иргэний нэхэмжлэл гаргасан тухай мэдээлэл байхгүй ч гэсэн олон хүн хэрвээ Alicia Bates-ийн өмнөх гомдлуудыг цагдаа нар нухацтай авч үзсэн бол Сюзанагийн амийг аварч болох байсан уу гэсэн асуултыг одоо хүртэл тавьсаар байгаа. Өнөөдрийн хэрэг нэг аимшигтай үннийг бидэнд харуулж байгаа юм шиг надад санагдсан. Биднийг хамгаалах ёстой хүмүүсээс хүртэл айх өдөр ирдэг юм байна. Хүмүүс цагдаа ирэхэд бол өөрсдөө аюулгүй гэж мэдэрдэг байх ёстой. Гэтэл энэ хэрэг дээр аюул нь өөрөө тэмдэг зөөсөн хүн байсан. Тийм болохоор заримдаа үнэхээр хаанч аюулгүй биш мэд санагддаг. Ийм хэрэгүүд сонсоод байхаар заримдаа би өнөөдөр юу яаж амьд байгаад байгаа юм болоо гэж гайхмаарч үе гарч ирэхийн та бүхэн өөрийгөө болон хайртай хүмүүсээ үргэлж хайрлаж хамгаалж яваарай. Өнөөдрийнхөө дугаараар хамт байсан та нартай баярлалаа. Ингээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай.